Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уугцоор радио нэвтрүүлэг. Их Монгол FM 99.7 радио сонсогч танд албан ёсны зөвшөөрөлтөөр зохиолч Оюун Сүрэнгийн үйл үйлээ дагдаг өгүүлэлгийг цуурлаар хүргэж байна. Бид өнөөдрөөс эхлэн сонсогч та бүхэнтэйгээ зохиолч Алтан гэрлийн Оюун Сүрэнгийн богино өгүүлгийг та бүхэнтэйгээ уулзахлаа. Ингээд зохиолчийн товч намтрыг та бүхэнтэйгээ уулзъя. Алтан гэрлийн Оюун Сүрэн 1977 онд Сэлэн аймгийн Санд суманд төрсөн. 1994 онд Санд сумын 10 жилийн дунд сургуулийг дүүргэж 1998 онд соёлын дээд сургуулийн соёлын ажилтан ном зүйч мэргэжлэр дүүргэсэн. 2000 оноос одоо хүртэл соёлын салбарт 19 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа. Соёлын тэргүүний ажилтан цолж шагналтай. Одоо Сэлэн аймгийн Мандал суманд гэр бүлийн хамтаар амьдардаг бөгөөд тус сумын Зүүн Хараа хотод байрладаг нийтийн номын сангийн захирлаар ажиллаж байгаамаа. Ингээд Алтан гэрлийн Оюун Сүрэнгийн үйл үйлээ дагдаг цуврал өгүүлгийн 1-р хэсгийг сонсогч та бүхэнтэйгээ хуваалцъя. Зайлаараа үгэн минь гих заналтай дуунаар бондосхийн зодсон жагар элэгдсэн муу хүрмээ хидрээд гэрээс яран гарлаа. Гадаа үлийн хүйтэн жавар тажигнан гашуун утаа хоолоо хорсон. Ядаж байхад нимгэн муу хувцастай гэлхүү. Хэсэг зогсоодол эрүүн аман хавжигнан чичирч эхэллээ. Даархийн эрхэнд эргээд ормоор байвч зэрлэг харцтай бахин чирэг биетэй цэнгэлээс сүнсээ зайлтал айхтул орч чадсангүй. Хаашаа очиж дулаацах вүлээ гэж бодовч хашаанаас гарч явчих чадсангүй. Хэрвээ гараад явчих бол гчим яасан овоо зайлтаг өвхөн бэ ингээд зодуулахын шалтгаан болно. Ингээд яаж чадахгүй зогссоор дэмэл доороо дэвслэн хазар нүрээ үрж дулаацахыг хичээл. Бүр тисгээ байгаад хүлдэхийн даваан дээр муу нурж унагшихсан шавар байшингийн хаалхыг зүрхгүйхэн татан орж үүдэнд зогслоо. Ямар сайхан юм бэ гэмээр өвөөдөөс халууд өгч баруун чихэн часхийн хорслоо. Гэр дотор архины эсгэлэн үнэрийн хамт нялуу муухан үнэрсэн хий. Чимээ гарахгүй байхыг бодоход ашгүй цэнгэл ундчихсан бололтой. Баярлсан жагаар ихнэрийнхэн хамт амьдардаг жижиг өрөөний хаалхыг сэнхэн татаад орлоо. Гэрлийг нь унтраасан жижиг тасалгааны нэг ханыг тэр чигт нь эзэлсэн өргөн модон орон дээр уул овоо шиг зүйл нэвсийн харагдах нь цэцгээ авгаа хүнжилтэн шурган ороод унтаж байгаа тэр ажээ. Жагар хувцсаа тайлаад орондоо оръё гэж бодсон боловч тамхи татмаар санагдаад шүдэнзээ дүү гаргахгүй хавирхийг хичээн тамхиа саагаад цонхны дэргэд суулаа. Хорвоо дэлхий дуг нарандан дөвжрөх үүр шөнийн цагаар жагрын дулаан хүнжил сэвхийн сөхөгдөж хажуугаас нь яврах хатуу гарын нудралтаар амтд нойрноос арай ядан сэрв. Гү босооч чи галаа түл. Гү төлөө үлдэж тавьсан юм уу? Гү тэгээд хурдан нөгөө явдаг юм та яв. Өнөөдөр цаа цэнгэл чин гэрээс гарахгүй гэсэн юм авчирч өгөхгүй бол орилж хашгичаад гай болно. За бас ус химэн цэцгээ авган хахир дуунаар жагар халуун хөвтрээсээ дуртай дургүй өндийлөө. Хорвоогийн шар нар бороодруудыг яалтаа билээ. Битгий л өглөө болоосоо гэж боловч харнууд хунхүү гүю үүр цаачсан нөгөө л барагдаж дуустдаггүй зовлон төдрүүд их хилдгээрээ эхэлнэ. Галаасааж цай чанаж тавьж хаад жагар гэрээсээ гарлаа.
Гадаа өөрийн бүдэг цагаангийн тусавч их хотын өглөө хэдийн эхэлжээ. Нэмгэн хувцастай жагар өөрийн жиндүү жаварт хайрагдан дулаан гэрт хорогдовч явхаас өөр аргагүй тул хашааны хаалгаар гарч бэцэгнэн алхав. Ийш тийш сүлжилдэх машин тэрэг бараг хамар шүргэх шахан яаран тавилтна. Алсыг харах байтугай хөл доорох газар харагдахгүй шахуу утаан манан татаж олны хөлд мөлийсэн замын гулгаанд халтрах шахан явсаар жагар хотын төв рүү орж ирлээ. За нөгөө хэд ч харагдахгүй байх чинь. Би төрүүлж иржээ дээ янз нь. Тэгвэл ч аваа хэдийн болох байх шүү гэж өөрийгөө урамшуулан бодоод танил байрныхаа хогийн бүкрийн хаалгаар өдөглөө. Очоод хинч байхгүй байхад баярлан хог өнгөчин хідэн ундааны хуванцар сав шуудалж эхэлдэл араас нь нүрнөөс нь хин нэгэн хүчрэхэг гар угц татан эргүүлээд газар шургаж хөндлөн түлхчихв. Босох гэж мөстөж гөлийсэн газар дээр хэд сарвган нь тийчлээд арай ядын өндийн харвал дээрээс нэг том харин нүүрлүүн нэвсийн тулж ирлээ. Айсандаа хоолон татаж нүдэнд нь нулимс бүрэлдсэн амаа хий дэмэл ангалзуулахад тасхийн нүрнээс нь гал бутрах шиг боллоо. Нэг мэдхэд нүрийг нэг бүлээн гар илээд байх шиг болоход нүдэнээ хараад юу болж байгааг ихэндээ ойлгосонгүй. Гэтэл нэг сэгсгэр хар нохоо нүрийг нь долоож байлаа. Гож авчи. Ятгаагүй. Амьдгүй итгэнэ үү? Гэж арай ятан дуураад өндийн сууж иргэн тойрноо харлаа. Гусай юу болоод өнгөрөв. Химэн бодож нүрээ илгэхэд нэг бондгорын гарт нь баригдаж нэлцаахт нь гараа үзвэл цус болчээ. Гинэт толгой дээр нь архирах шиг дуу гарахад харвал гурван хаан оосон малгай хилтгий тавьсан. Ус сахлан сэгсийсэн тасгар царайтай дарвайсан том амтай. Үүдэн шүдгүй асар том биетэй хүн дээрээс нь тонгоон харж байхад жагар аясандан хөшөж орхилоо. Тэрээр цаам усаач минь чи дахиад үүр үзэгдээд үзээрэй. Энэ бол одоо миний газар. Алхаад ирвэл алччихна гэж үдээрэй гэлээ. Жагар мөлхөн одлоо. Ард нь багтаа инээгдэх сонсогдно. За та яадаг вэ? Ингээд хоосон сав ганцгалах юм. Юм олж очихгүй болж цэнгэл талуулна да. Дээрээс нь цэцгээ хоосон ирлээ гэд гэрийнхээ босхийг ч алхуулахгүй. Огн хөлдөж өгчихгүй, хүн далуулчихгүй хэн шиг л байж байгаад хаврын нүрийг үзчих юмсан. Тэгвэл ч учир их байна да. Хэмээн бодож юм олдож магадгүй гэж бодсон газруудаараа эргэлдлээ. Гэвч бүх газруудад эзэд нь ирчихсэн ол цомгоо шууд алан бужигнаж түүнийг хөөгөөд ойртуулсангүй. Нэгэн дөрийн эзэмшил газраа алдчихсан тул ойртоо хэцүүднэ гэсэн үг л дээ. Толгоогоо унжуулан урамгүй их гэлтэрч явсан түүний хажуунаас хүн дуудах шиг боллоо. Харахад нь том хар машины цонхоор даллаж байна. Яваад очивол нэг эмэгтэй түүнийг өрөвдсөн харцаар ширтэн гартаа барьсан зүйлээс харвана. Мэ үүнийг авдаа гэлээ. Жагар нүдэндээ итгэсэнгүй. Эмэгтэйн гарт нэг хоосон ундааны савны зэрэгцээ 10,000 төгрөгийн дэвсгэрт туяарч байлаа. Жагар баярлсандаа үг хэлж чадалгүй дэмэл хамар дорой гөвтөн байтал машин шүрхийн холдон отов.
санаанд олдсон энэ их олцоо яахаа мэдэхгүй атхан хэсэг мэлмэрэн зогссон жагаар сэхэ аван хүн харж байгаагүй байгаа гэж ийш тийш хэлэлцаад тайвширч бушуухан тэр газраас холдлоо. Тэгээд жагаар шулсан яс гуйж авдаг хүнсний зах руугаа очиход бетонын шалан дээр овоо шинтэй хідэн яс байсныг шууд айлан аваад гэрийн зүг гэлтэрлээ. Түнд үн шиг жаргалтай өдөр байгаагүй мэт санагдана. Өглөө тиймэрхүү ихэлсэн ч гэсэн их олцтой сайхан өдөр байна гэж бодхоос хөлн цаанаа л нэг хөнгөрнө. Өдөр бүхэн юм байгаасаа. Баярлсан давалаад өвлийн хүйтэн жаврыг ч анзааралгүй алхаж урд нь барагдаж дуусахгүй мэт санагддаг байсан нөгөө урт зам нэг л мэдхэд дуусаж тэр гудамжныхаа ихэнд ороод иржээ. За аяа огшин гэртэй байгаа бах. Ганц юм аваад хурдан харъя гэж бодлоо. Ундааны хуунцар савнд хийсэн найрка химээх архиа 2000 төгрөг. Талах гомн гээд ойр зүрийн юм аваад хариулт 5000 төгрөгөө гартаа тассадхан алхахад алганаас нь халуун дөөнөх шиг санагдана. Явсаар хашааныхаа үүдэнд ирээд цаавц үнийг хаанууд шүү юм блэ дээ гэсэн бодол гинэд зовоолоо. Өмнө нэг удаа жаахан мөнгө гутлынхан ханзархаад хийчгээд баригдаагүй үлдсэн нь санаанд орж түүнлүүгээ нөгөө 5000 төгрөгөө хийгээд өглөө. Үргэлжлэл бий. Их Монгол FM 99.7 радио сонсогч танд албан ёсны зөвшөөрөлтөөр зохиолч оюун сүрэнгийн үйл үйлээ дагдаг өгүүлэлгийг цуурлаар хүргэж байна.